Жил бүрийн 4-р сараас 12-р сарын хооронд бараг 4,000 гаруй халим Атлантын далайгаас Аргентины өмнөд хэсгийн Валдисын хойг руу нүүдэлдэг. Тэд буцаж Атлантын далайд ирж төрж зулцгаа сам хорхоогоор тижээж өсгдөг. Сам хорхойнууд нь Антарктидын мөсөн дор амьдардаг бөгөөд эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ховортсоор байна. Халимны гол тижээл нь ховортсноор халимны оршин тогтнолд нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд далайн температур энгийнээс бага зэрэг нэмэгдсэн бөгөөд үүний нөлөөгөөр сам хорхой цөөрч байна. Сам хорхой нь халимнуудын гол хоол тижээлийн нэг. Сам хорхой ховортож байгааг дагаад халимны зулцганы амьд үлдэх боломж буурч байна. Сүүлийн жилүүдэд халим хамгаалах институт Валдисын хойгт урд өмнөхөөс хамаагүй олон халим үхэж байгаа хэмээн мэдэгджээ. Үргэлжсэн халимнуудын дийлэнх хувийг шинтгэрсэн 3 сараас доош сартай халимнууд эзэлж байна. Гэсэн ч Аргентин, Өмнөд Африк, Австрали зэрэг улсуудын халимны тоо жил бүр 5-7%-аар өснө нэмэгджээ. 1935 оны үед эдгээр улсуудад халим нь устдаж үгүй болоход ихээхэн ойртсон учраас халим агнахыг хуулиар хоригдсан байна. Гэсэн ч өнөөдөр халимны аюулгүй оршин тогтнолд нөлөөлж буй гол аюул нь цаглаа болоод байгаа юм байна.